Монголын төр засагт нэгэн орон гарын шийдвэр үйлчлээд удаж байна. Байнга нэргсэн хойныг хашгирна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөд сенсацлдаг. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр Богдхан уулын ам буюу зайсан толгой туулгол тойроод тоолж баршгүй их байшин барилга шавсан байна. Зайсангийн төлөвлөлтийг анханасаа ингэж хийсэн хүмүүс нь иргэд биш төр засаг өөрөө. Газрыг нөгч барилга барих эрхийг нь төр өөрөө өгчхөд эргүүлээд нураан химээ зарим нь бүр улс төр хийгээд явж байна. Сурсан зангаараа хувийн өмчөд халдах юм гин. Саяхан зайсан толгойдор нэгэн баригдсан барилгыг нураан гэж очоод дийлээгүй аргачгүй биз анх баригдахаас өмнө нүдэн балаа чихэнд үлий байж байгаад гинэт сэхэ ороод баригдсныхын дараа нураан гэж хувийн өмч рүү дайрч орохоор хүн хөрөнгөө хамгаалахаас ч яах вэ? За тиймээс улс төрийн зорилгоор чимшиг цаанаа захиалгатаа чимшиг энэ мэт ганц нэгэн барилгыг онилж помпрох биш эсвэл бүгдийг нь нураах нь зүйтэй болж байна. За зайсан буюу туулгол орчмоор одоо баригдаж байгаа зарим нэг барилгуудыг нураах хэсэг асуудал одоо олон нийтийн дунд нэлээд маргаан дагуулсан ийм үйл явдал болоод байгаа. За үзэгч танд харуулах гад бас энэ хэрэндээ өндөрлөг газар ичгээ зогсож байна л да. Та бүхэн харж байгаа бах энэ богдуулын ам зайсан орчмоор нэгэнтээ ийм их хэмжээний орон сууцны хороолол байшин барилгууд босчихжээ. За өнөөдөр ганц нэгийг нь нураалаа гэдэг бидний дунд үүсэт байгаа энэ маргаан болвол тасрахгүй тодорхой. За тэгвэл нэгэн гарч байна. Энэ юу вэ гэвэл миний ард харагдаж байгаа энэ бүх байшин барилгуудыг нэг бол бүгдийг нь нураах санаачлаг гаргаж болохоор байгаа юм. За тэгвэл энэ мөнгө хэн төлөх вэ? Төр засаг өөрсдөө мөнгө гаргаж нураах хэрэгтэй болж байна. За тэр мөнгө нь бидний буюу татвар төлөгчдийн мөнгө байгаа. За нэгэнтээ үүсч барьчихсан энэ байшин барилгуудыг цэгцлэхийн тулд ийм л гаргалгаа гаргаж болохоор байгаа юм. Учир нь төр засгийн үе үе эрх мэдээлтнүүд шийдвэр гарах түвшний хүмүүс өөрсдөө энэ бүх зөвшөөрлийг өгсөн. За араас нь одоо нураан цуслана гэдэг асуудал бол өнөөдөр бол олон нийтийн дунд маш их маргаан дагуулсан ийм үйл явдал болжээ. Төрөтө сүржигнээд ганц хоёр би санжид нэг каркас залгасан байсан тэрнийг л сүр болоод буулгаж тулж байгаас гэтлээд ингээд дөрөн имэйл юм байж л байгаа шүү. Тэр нь эцээч хөдлөхгүй тэрчгтэй л өнгөрнө. Тэр уулуудыг харахгүй бүгд тэгээд нүхлээд төмөө юм барьцсан байжлаа. Гэтэл одоо зарим нь буулгана гэж хотлаа. Төр барьж байхдаа нэг шийдвэр гаргахтаа эргээд ерөөсө хариуцлах гэж байдаггүй. Тэгэл өнгөрчдөг ерөөсө тухайн сайд нь тийм тушаал гаргасан газрын зөвшөөрлийг өгсөн гээл тэгэл өнгөрчт юм шиг байна шүү дээ. Тэр бол төрийн л хариуцах хэрэгтэй. Төрийн шийдвэр тэгэл гаргасан бол эргээд цуцлахаар бол тэр хариуцлага өөрсдөө л өөрөх хэрэгтэй. Хувийн хвшил бол угаасаа л та хүсэлтэй л баг шүү дээ. Тэр хүсэлтэй ясан зөвшөөрсөн бол тэгэл зөвшөөрсөн л гэсэн. Жишээлбэл нэгэнт зайсан орчим туулгал орчмоор босцсон орон сууцны хороол барилга байшин бүгдийг нураана гэвэл боломжтой болоо. Тэр боломжгүй байлгүй те. Тэгээ энэ ч мэдээж их бүхэн хүний зөвшөөрлөлтөө хүмүүсийн л зөвшөөрлийн дагуу энэ хүмүүс чи хөрөнгөө оруулаад цаг хугацаагаа гаргаад те барилгаа барьсан тэрэнд нийтгээд олон хүмүүс бас хөрөнгө оруулалт хийж байр худалдаж авсан энэ боломжтой болох бол мэдээж яаж ч утсан боломжгүй зүйл. За энэ дээр одоо яг мэддэг хүмүүс нь сайн мэдэх байх. Яг наад зүгээр яг сайн мэдэхгүй. Зөвшөөрлөлтөө тохиолдолд одоо тэгээд зөвшөөрсөн нэгэнт одоо баригдах ёстой барилга байсан. Зайсангийн амд 2001-с 2012 оны хооронд 168 аж ахуй нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон. Үүнээс онцгой хамгаалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байгаа юм билээ. Харин ямар ч зөвшөөрлгүй дураараа очиж уул ухсан байвал төр төмөр нүрэ харуулдаг юм багаз. Хачиргалтай зөвшөөрлөлтөө асуудлын учрыг нь олж хужирыг нь тунгаах эрх мэдэлтэй алга байна. Зүгээр л энэ сэдвээр улс төрчдөг хүмүүс иргэний хөдөлгөөнүүд гараад ирчихжээ. Ийм дээр тусан юм бол чадлан байвал энэ их байшин барилгыг нураах мөнгөө төр өөрөө гаргаад зайсан толгой юучгүй хоослох зам байгаа юм. Өнөөх МСС-ийн Тансаг хотхон, Номингийн River Garden, Оюун Ундрагийн Зайсан хил, Сөүл группийн Сөүл хотхон зэрэг томоохон барилга орон сууцуудыг төр өөрөө мөнгөнд гаргаад бүгдийг нь хүчээр нураацгай, харин нөхөн төлбөрлөх гарах байх оюума мэдээллээ.